За тэгээд үлдсэн минутанд тань захиасаа хэлээ. Ер нь бол PR бодолтой игээрээ зандарчдар дарга. Та бас одоо ер нь хэвлэлд их цочимтгой шүү. Цочимтгой хүн огцом үйлдэл хийдэг. Огцом үйлдэл нь хүн эрх хэрэгчлөөг зөрчиж идэг, нийгмийг харанхуй болгож идэг. Тийм учраас энэ хар бараан PR худлуурмгаар засаглах гэсэн байдлаас бүр тэс эсрэгээр нь ил тод нээлттэй ажиллаарай гэж нэгдүгээр. Хоёрдугаарт энэ төр сэтгүүл зүйн хоёрын хоорондоо мөнгөн холбоосыг тас зохиорой. Тас зохиорой. Одоо энэ төсвийн мөнгөөр хэвлэлийнхнийг угждгийг болиулаарай. Энэ дээр бүр манлайлж ажиллаарай гэж танд хэлэх гэж байна. Хэвлэлийн хэрэгчлөөний нэртэй хэвлэлийн хэрэгчлөөний эсрэг бүр энэ заалтуудтай өмнөх засгийн газрын өргөн барьсан хэвлэлийн хэрэгчлөөний тухай хуулийн шинжилсэн найруулгыг буцаан татаарай. Тэгээд бизнесүүдтэйгээ өсөлтөө юм шиг ажилдгаа болох хэрэгтэй. Сая үндэсний үйлдвэрлэлүүдэд ярьж байна. Үндэсний үйлдвэрлэлүүдэд хайрлаж ажиллаарай гэж хэлье. За Занданчтар дарга гүйцээж хариулъя. За чөлөөт хариуцлагатай ёс зүйтэй хэвлэл мэдээлэл бол ардчлалын нэг дархлаа, засаглалын нэг баг нь мөн. Тиймээс би хэвлэл мэдээлэлд ямар ч нээлттэй байж, ямар ч хаалтын гэрээ байгуулж ирээгүй. Миний бүх юм нээлттэй байдаг. Алдаа оноо маань ил тод байдаг. Ном сум харуулсан ч гэсэн, алхаж гिचгсэн ч гэсэн миний алдаа болгон ард түмэндээ нээлттэй байж ирсэн. Цаашдаа ч гэсэн нээлттэй байдлыг ямагт эрхэмлэж ирнэ. Харин бусдыг харлуулах, үннийг говьлох, иргэдийг талцуулах замаар ашиг хонжоо олох зорилготой үйлдэлийг ард түмний татварын мөнгөөр өгждөг үзэгдэл явж хэрэгжиж ажиллахгүй. Манай хэвлэл мэдээллийн салбарын лодоо самбуу гүшин та бүхэн маань хэвлэлийн мэдээ эрхчлөөдөр харин манлайлж санаачилж энэ хараат ус чөлөөт хэвлэл мэдээлэл ардчлалын нэг дархлаагаа хөгжүүлэх талаараа бас энэ хуулийн дээр бас санаачлагтай ажиллаж энэ заалтуудад оруулж ажиллаарай гэж хүсэж байна. Хэвлэлийн эрхчлөөний хууль уу? За Занданчтар дарга гүйцээж хариулъя. Одоо та улсын хурлын гишүүний хувьд энэ хуулийн дээр санаачлах манлайлал аваад ажиллаад энэ ер нь хэвлэл мэдээлэл маань төрийн мөнгөөр өгждөг, хаалтын гэрээ байгуулдаг, харлуулдаг, говьлдог, ард түмнийг талцуулдаг асуудлын хувьд энийгээ дасан зохицох заалтыг оруулах шаардлагатай. Ер нь Аз дэвэ санхудаа Монгол улс манай парламент хүний эрх хамгаалагчийн тухай хуулийг баталсан. Хүний эрх хамгаалах асуудал улс хэвлэл мэдээлэлтэй ч холбогдно. Ийм учраас хэвлэл мэдээллийн хуулийг бол одоо улсын хурлын ширээн дээр байгаа учраас та бүхэн хэлж би шийд засгийн газар оролцох асуудал шээ гэж бодож байна.